За хүмүүстэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн барья. За өнөөдрийн манай зурхай засал ном зан уулын их сурвалж сэдвийн хэлэлцүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Одоогийн байдлаар Монголын бурхан шашны төв гандан нэгчлийн хийдийн дашчаан булдцангийн шунлаа гавж ган төмөр ламгай маань энэ зан уул засал номын их сурвалжийн талаар үзэгчлэн та бүхэндээ зориулаад аль дуран алднаа. За та бүгдийнхээ өнөөдөр ямар амгалан гайтгая. За тэгээд ер нь бол монголчууд бол цагаан сар төхөөд ирэхээр зэрэг хүмүүс заслын тухай их яриад эхэлдэг. За тэгээд яг зарим хүмүүс нь засал намаа яаж хийлгэхгүй, ямар журмаар хийхгүй ч гэдэг юм уу. Тэгээ ялангуяа цагт бол энэ ковид гарцсан. Тэгээд хөл хорионд байх үед бол хүмүүс засал намаа яах вэ? Ийм заслын тухай юмнууд бол нэлээд болоо явж байна. За тэгээд дээрэс нь бол яг ер нь энэ засал хийнэ гэдэг бол бурхны шашны юу гэдгийг зан үйл мөн биш юм уу? Ийм засал хийх гэдэг зан үйл бол яг бурхан шашны юм үнэн биш үү? За тэгээд зарим хүмүүс нь болохоор зэрэг бол ер нь бурхны шашинд буюу буддын шашинд бол засал ном хийнэ гэж байх ёсгүй. За харин юу болоод буддын энэ шарын шашин гэж хэлээд энэ шарын шашинд л ийм юм байна. Энэ бол бурхны шашны зан үйл биш. Ямар ч бурхан багшийн их сурвалж байхгүй гэж ингэж ярьж байгаа хүмүүс ч байна. Ер нь бол яг хүмүүсийн үзэл бодол бол угаасаа л олон янз нийгэмд бол олон ургалч үзэл байдаг учраас бол хүн болгон янз янзаар л ярьж байна, янз янзаар бичиж байна. Ийм л юмуд болж байна л да. Тэгээ яг энэ дээр бол өөрөө бас 90 оноос хойш л лам гээд тэгээд энэ буддын шашныг ялангуяа та бүгдийн зарим улсуудын хэлж заншснаар бол шарын шашныг үзэж судлаад ингээд дотор нь ороод ингээд явж байгаа хүний хувьд бол яг засал номын тал дээр бол зарим нэг юмыг ярья гэж ингэж бодсон юм аа. За тэгтээ зэрэг бол ер нь эхлээд бол бурхны шашнд бол ер нь энэ засал гэж юм байх юм уу, үгүй юм уу гэдэг тухай. За тэгэхээр эхлээд бол засал гэж юу юм бэ гэдгийг бол бид нар бас эхлээд ойлгох хэрэгтэй юм шиг байна. За засал гэдэг бол яг ер нь бол нэлээ өргөн хүрээтэй агуулга байна. За бид нар бол ер нь бурхны ном гэдэг бол өөрөө ном гэдэг үг. За төв дээр бид нар бол төвд их сурвалжийг нэлээд их үзэж судалдаг учраас төвд дээр бол бурхны номыг чой гэж хэлсэн байна. За тэр чой гэдэг үг бол нэг талаар бол яг хөөхтэй засах гэдэг утгатай үг юм аа. За тэрний тэр дарма гэдэг санскритээр бол дарма буюу дхарма буюу дарма гэж хэлдэг ба шүү дээ, тийм ээ. За тэр бол засах гэсэн утгатай үг гэж. За тэгээд тэр номыг үсгэнд буулгаад ирэхээр шаштар болж байгаа. Шаштар гэдэг бол данжаа буюу үзүүлээд засна гэсэн утгатай ийм үг юм аа гэж. За тэгээд энэ бол яах вэ зэрэг бол заавал энэ нэг өргөдөд өтөр болгон юм уу. За тэгээд бол яг үгдгиймдээ тий данжаа гэдэг бол өөрөө үзүүлээд засна гэсэн ийм утгатай үг байдаг. Гэхдээ зэрэг бол бурхны шашинд бол ер нь өөрийнхөө муу сэтгэлийг засаад тэгээд өөрийнхөө сэтгэлийг муу сэтгэлийг арилгаад сэтгэлээ засаад тэгээс нэгэсэндээ сэтгэлээ засаад дуусах юм бол тэр хүн биеэрлээ гэж үздэг. Ийм нэг утга агуул явж байна. За нөгөө талаар бол гүрэм засал гэж ярьж байна, тийм ээ. Гүрэм гэдэг бол хүний ер нь бол ялангуяа биен дээр гарч ирж байгаа, гарч ирж болшгүй янз бүрийн үйлүүдийг бол заснаа гэсэн. Тэгээд тэрнийг бол заснаа гэсэн ийм утгатай үг бол явж байдаг. За тэгээд энэ заслыг бол янз бүрээр хийх ийм юунууд явж байна л да. Тэгтээ зэрэг буддын шашны
шашинд ганцхан одоо энэ манай одоо Монголын одоо бурхан шашин ч юм уу одоо Монгол төвдөд дэлгэрсэн бурхны шашинд л одоо засал хийдэг бусад гадар одоо засал хийдэггүй тийм юм байна уу гэхдээ зэрэг бол тийм зүйл бол биш юм байна гэж ингэж бодож байгаа. За жишээлх юм бол одоо юу гэдгийг те бид нар бол одоо энд өнөөдөр одоо дэлхий дээр одоо байж байгаа бурхны шашныг бол олон талаас нь олон одоо урсгалууд байна гэж. За тэгэхээр зэрэг бол одоо бурхны шашны одоо өмнөдийн одоо шашин буюу одоо Тэрвада гэж одоо ярьж байгаа тийм ээ. Тэрвада гэж өмнөдийн одоо шашин. Өмнөдийн одоо бурхан шашин. За энэ бол одоо юу хаанхын одоо шашин хэлж байна гэхдээ зэрэг бол Шри-Ланк, Бирм, Тайланд, Кампуч, Лаос зэрэг орнуудын одоо бурхны шашныг бол өмнөдийн одоо шашин буюу Тэрвада одоо урсгал гэж одоо хэлж болох юм да тийм ийм одоо. За тэгэхээр зэрэг энэ өмнөдийн одоо бурхан шашинд бол одоо юу гэдгийг тийм ээ засал ном гүрэм ийм одоо байдгийм үү гэхдээ зэрэг бол ийм зүйл бас байна гэж. За өмнөдийн энэ тухай бол өмнөдийн одоо бурхан шашныг одоо судалдаг хүмүүс ялангуяа тэндээс бол өмнөдийн одоо бурхан шашин судлаач Сендерлендийн одоо их сургуулийн профессор Петер Харви гэдэг хүн одоо 1993 онд бол өмнөдийн буддизмын Парита уншлагын хүч гэдэг тийм өгүүлэг нийтлүүлж байсан юм. За уг өгүүлгийн одоо яг зарим хэсгээс нь бол одоо дурдъя. За тэр Парита гэдэг нь болохоор зэрэг бол тэдний одоо юу гэдгийг уншлаа одоо манайхаар бол одоо нөгөө нэг одоо хурлын одоо уншил хүмүүст одоо засал хийдэг л одоо тийм хурал номын одоо уншлагад гэж ингэж ойлгож байна. За тэгээд тэр одоо Парита уншлагыг бол горчлон лам нар энгийн хүмүүсийн сайн сайхан зориулан уншдаг гэж. За тэгээд энгийн хүмүүс уншиж болохч лам нар уншваас илүү хүчтэй хэмээн одоо итгэдэг. Ийм одоо итгэл үнэмшилтэй байдаг. За уг зам үйлийг үйлдэх үед бол лам нар гар гараасаа дамжуулан утас атгаж одоо бид нар нөгөө нэг одоо бомб одоо бүтээгтэй тэр бол нэг сунтгийн одоо утас явуулаад байдаг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг тийм утас атгаад үзүүрийг нь устай бомбны хүзүүнд ороосон байна. Нэг үзүүрийг нь нөгөө үзүүрийг нь болохоор бурхны багшны одоо шүтэнээс үе гэж бурхан багшийн одоо шүтэнээс бол өчтөг. За тэгээд Парита уншиж дуусны дараа бол утсыг сүсгтнүүд бол гарандаа одоо зангаа болгож зүгдэг гэж. Бид нар нэг хүзүүндээ зангаа энтер одоо зүгээд байдаг шүү дээ. Гар марандаа зангаа зүгдэг. Тэр шиг. Харин бомбтой аршааныг бол лам нар хүмүүсийн алган дээр усааж тараадаг гэж ингэж одоо бичсэн байна. Тэгээ бид нар бол нэг аршаа ингээд тараад алган дээр одоо тараад яг л тэрнтэй тийм адилхан зам үйл бол энэ одоо баг хөлөгний гэж ярьдаг тийм ээ. Хинаяна одоо буддизмын энэ одоо зам үйл бол ийм одоо байдгийм байна гэж ингэж хэлсэн. За тэгээд бас тэнд одоо юу гэж дурдсан байна вэ гэхээр зэрэг бол тэр Парита уншлагыг заримдаа одоо онцгой зорилгоор уншдаг гэж. Ямар зорилгоор уншдаг юм бэ гэхээр зэрэг жишээлх юм бол аюул гамшигыг гэтлэн давах гэж. Ян дүрийн одоо аюул гамшигыг гэтлэн давахын тухай. Өвчлөөс түргэн гэтлэхийн тухай. Жирэмсэн ихийг хүндрэлгүй амаржуулахын тухай. За адгуу самтан болон одоо ад сэтгэрийн хорлолыг зайлуулахын тухай. Үер ус ган зуднаас одоо хамгаалахын тухай. Гариг эрхсийн одоо сөрөг нөлөө бууруулахын тухай. За гариг эрхсийн сөрөг нөлөө бууруу их зэрэг тийм 10 зүйл одоо тооцсон байна тийм ээ. Ялангуяа үүнд одоо гариг эрхсийн сөрөг нөлөө гэдэг чинь одоо бидний энэ жилийн засал одоо тухайн хүн одоо жил орж байна, мэнг голж байна, суудал одоо өнцөгдөж байна ч гэдэг юм уу. За эдгээр одоо юмнууд бол юутай одоо холбоотой вэ гэхээр зэрэг бол гариг эрхстэй одоо холбоотой юм. Тухайн хүн одоо тухайн одоо жил орно гэдэг чинь өөрийнх нь одоо өөрөө төрөх үед бол одоо од гаригийн ямар тохиолдолд одоо төрсөн байна. Тэр одоо тохиолдол бол нэгэсэндээ одоо давтагдж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ үед бол одоо тэр хүнд янз бүрийн одоо нөлөөлөл гарч магадгүй, нөлөөлөхгүй ч гэж магадгүй тийм л одоо зүйл юм. Гэхдээ зэрэг бол сөрөг нөлөө байх юм бол тэрийг одоо бууруулах маягаар бид нар засал хийгээд байдаг. Тэгэхээр зэрэг энд ч бас тийм одоо энэ Парита уншлаганд нь бол бас тийм зорилго бол бас агуулгадж байдаг гэсэн ийм одоо зүйл. Гихмитийн тийм 12 зүйлийг бол дурдсан байна гэж ингэж үзэж байна. За тэгээд өмнөдийн одоо гихмитийн одоо цаашаагаа тэгээд янз бүрийн одоо ийм зам үйлүүд бол байдаг юм л дээ тийм. За тэгээд Зүүн Азийн одоо бурхны шашин гэж ярьдаг. За энд бол Хятад, Солонгос, Япон, Вьетнам дэлгэрсэн одоо бурхны шашин одоо. За энэ бол Махаяна буюу одоо их хөлөгний одоо усгалын одоо нэг хэсэг. Тэгэхдээ манай Төвд Монгол хоёроос бол арай одоо өөр бидэнд бол ханцшгүй таантрын ёс гэж байдаг. Тэдэнд бол одоо йогийн тантраас доош одоо ёс байдаг.
заримд нь ялангуяа Вьетнамд энэ төр бол йогийн одоо дандарын ёс дэлгэрсэн, тарны шашин одоо бас дэлгэрсэн гэж үздэг. За Японд энэ төр бол одоо жожид буюу явдлын дандар тийм ээ, ялангуяа тэр намнан онжин гэдэг бурхны одоо ёс бол маш их одоо дэлгэрсэн байна. Их хөлөгний зөвхөн одоо сутрагийн одоо ёс төдийгөө одоо тантризм бас дэлгэрсэн. Хятад ч гэсэн одоо тантризм дэлгэрсэн. Ялангуяа тэр одоо Амитява бурхны одоо бяцлал бүтээл тарныг одоо унших энэ зөндөө байдаг шүү дээ тийм ээ. За тэгээд энэ одоо зүүн Азийн одоо бурхны шашинд бол бас ийм одоо засал ном зан үед юм байна уу гэхдээ зэрэг бол за энэ тухай бол бас одоо хүмүүс одоо судал бичсэн байна л да тийм. За зүүн Азийн бурхны шашнаар мэрэгдсэн Калифорни их сургуулийн профессор Раул Бирнбаум гэдэг одоо хүн 1979 оны үед бол бичижсэн юм байна. Тэр хүн одоо манд бурхантай холбоотой хятадын одоо нилээд хэдэн өвчин ангаах зан үйлийг тайлбарлан бичижсэн байна. Үүнд бол юу гэж одоо дурдсан байна вэ гэхээр тэр хятадын одоо бурхан багшийн сургаалын эмхэтгэлд манд бурхны тарныг бид нар ч гэсэн одоо манд бурхныг одоо шүтдэг шүү дээ тийм ээ. За манд бурхны тарныг одоо манд бурхныг одоо ямар хөө зоригтой шүтж өгнө хөхтэй дэр бол манд бурхны тарныг уншсанаар өвчин зовлонгүй урт удаа наслахаас гадна үүлийн үр тэрч бүхэл нисвасыг нэмгэрэхэд хүртэл одоо тус болно гэж одоо бичсэн байдаг. За тэгээд мөн одоо дээр дурдсан Петр Харви одоо бас тэр номонд бас өөрийнхөө одоо судалгаанд юу гэж бичсэн байна вэ гэхээр зэрэг хятадын одоо өвчин ангаах зан үйлд тэр өвчтөе хүн бол 7 хоногийн турш 8 зүйлийг сахидаг нөгөө бацаг саваарыг сахиад тэгээд ховргуудад өглөг өгч манд бурхны судрыг 7 удаа уншуулж гэж тийм ээ өөрөө уншихгүйгээр хүнээр одоо уншуулж тэгээд манд бурхнаас эдгэх өвдс бүйдэг ийм одоо зан үйл байдгаа гэж ингэж их мэтэр одоо бичсэн байх. За тэгээд бидний одоо энэ одоо зүүн Азийн одоо буддизмд бол одоо чам буддизм бол нэлээд одоо түгээмэл байдаг. За чам буддизм бол одоо бүр хамгийн одоо зөвхөн өөрөө л одоо гэгэрдийг өөрөө сайдаг янз бүрийн одоо зан үйл элдв янзын юмыг бол тэр одоо юу гэдгийг тийм юмыг бол барагтай бол одоо хүлээн зөвшөөрдөг шахав. Ийм одоо буддизмын нэг одоо урсгал шүү дээ тийм ээ. Гэтэл одоо энэ урсгалд бол одоо Нян сонг гэж Нян пөөч гэх юм уу тийм одоо уншлагнууд бас байдгаа гэж ингэж одоо бичсэн байна. За тэгэхээр зэрэг бол энэ эдгээр одоо ном сургаалуудыг чинь бүгдээрээ л одоо бурхан багш одоо айлдсан бурхан багш л одоо гаргасан ийм одоо зам үеийн одоо номнууд юм л да. Тэгэхээр зэрэг бол тэр манд бурхны одоо зам үйл тэгээд бусад юмнууд бол бүгдээрэнд нь одоо ингээ нийтлэг байж байгаа тийм зүйл. За тэгээд манай одоо төвд Монголд дэлгэрсэн энд бол одоо тэр зам үйл байдаг тухай бол байдгүй тухай бол яриад их байдаг бүгдээрээ одоо гэж байна чинь. За тэгээд энэ одоо засад номыг одоо бурхан багш айлдсан уу айлдаагүй юу гэдэг тал дээр бол бас одоо өөрийнхөө одоо бодол санааг бол хуваалцъя л да. Гэхдээ зэрэг бол яг нь бурхан багш хамгийн анх бол 4 үнний одоо номыг бол айлдсан гэсэн ийм одоо нийтлэг одоо юу бол явж идэх шүү дээ тийм ээ. За тэгэхээр зэрэг бол бурхан багшуд хамгийн анх эхлээд 4 үнний сургаалыг айлдсан гэж. За тэгэхээр яг нь бурхан багшийн одоо ингээд амьтны тусын тулд айлдсан тэр сургаал номлол ямар нэгэн одоо тэр одоо амьтны тусын төлөө одоо айлдсан үг одоо сургаал тэр бүгдийг бурхны сургаал гэж үзэх юм бол 4 үнний номыг одоо номлохоос өмнө бол бурхан багш нь заслын номыг одоо айлджээ гэж ингэж одоо бас ойлгож байна. Яагаад гэвэл зэрэг бол яг хуу манай бид нар бол юу гэж үздэг вэ гэхээр бурхан багш дөнгөж гэгэрнгүүтээ хамгийн эхлээд хоосон чанарыг номлосон гэж үздэг. За гэвч бол тэр хоосон чанарын номлолыг бол хүлээн авах тийм одоо тухайн үед бодгоолууд дээрээс байгаа. За тэгээд бурхан багш бол би одоо энэ ийм одоо гүн гүнзгий одоо энэ хоосон чанарын энэ сургаалыг бол ингээд одоо олчлоо бүрэн одоо таньчлаа. Гэвч үүнийг одоо номлоход бол энийг бол хинч одоо ойлгохгүй байгаа учраас би бол чимээгүй даяанд одоо сууя гэдэг. Ингээд бурхан багш ном номлог 49 хоног даяанд суусан. За тэгээд тэрний дараа нь болохоор зэрэг бол одоо эсрэн тэнгэр гэж бид нэр ярьдаг. Ишвара гэж одоо бол тэгж хэлээд байгаа юм шиг байна л да. Тэгээ Монголын одоо хуучин номд эсрэн тэнгэр гэсэн байдаг. Ишвара тэнгэр тэгээд хормос тэнгэр хоёр одоо ирж хормос тэнгэр бол одоо цагаан лаваа өргөж Ишвара тэнгэр нь бол алтан хүрд өргөж бурхныг бол ном номлооч гэж айлдсан гэж. Тэгээд бурхан багш бол одоо хэн одоо хамаагүйд бол зөвхөн нэг хоосон чанарынхаа номыг бол хамаагүй ингээд ямар ч юм цэнзүүгүйгээр бол
айлдж болохгүй юм байна. Хүмүүс одоо хүлээж авах боломжгүй юм байна. Тийм учраас хамгийн эхлээд бол тухайн хүнийхээ одоо санаа бодолд тааруулж одоо номоо номдох хэрэгтэй юм байна гэж ингэж одоо ойлгоод тэгж одоо болгоогоод за тэгээд бол одоо хамгийн түрүүнд одоо өөрийнх нь одоо сургаалыг сонсоод гэгэрх хувьтэй тийм одоо шавнар хаа байна вэ гэдгийг болгоосон чинь өөрийнх нь одоо 5 шадар туслагч нь одоо нэг бурхан багшийг одоо орхиж явсан шүү дээ тийм ээ. Тэр 5 бол орноос одоо ингээд байж байсан гэж. Тэр 5 бол хамгийн анх эхлээд өөрийнх нь сургаалыг одоо сонсоод гэгэрх хэрэгтэй тийм хамгийн анхны одоо хувьтай нэгсэндээ одоо хувь зохиолтой одоо хүмүүс байсан учраас бурхан багш тэр 5 руу одоо явсан. Орноос руу одоо явсан байна. Тэгээ бодгоёгоос бол Арнаас руу явсан. За завсарт нь бол ганг мөрөнд таарлан ганг мөрнийг одоо битлэх болно. Тэгээд ганг мөрний одоо иргэдээр ирэхэд бол биермийн одоо хоёр худалдаачин хүн одоо тэр худалдаа 8-ныхаа ажлаар бол гол гатлах гэсэн. Тэгээд тэр хоёр бол бурхан багшийг одоо их сайхан арш байна. Арш гэдэг чинь одоо бясалгаачин хүн тийм ээ. Тэгээд даяач одоо бясалгаачин хүнийг бол арш гэж үзэж байна. За тэгээд энэ одоо арш хүн байна гэдэг. Тэгээд бурхан багшийг бол одоо гол гатлгаж өөрийнхөө завин дээр суулгаж гол гатлгаж өгсөн. За тэгээд тэр хоорондоо одоо бурхан багшийг багшд бол одоо сүжиглээд тэгээд одоохондоо бол таны сургаалыг одоо ном сонсож одоо тийм одоо юу гэдэг гэгэрлийн зам мөрлөө бол бид нар одоо ингэж явах бол одоохондоо бол тийм одоо боломж алгаа тийм ээ бид нар худалдаа 8-ны ажилд явж байгаа. Тийм учраас та бидний одоо 8 харилцааг сайхан бүтгэхгүй бол одоо ингэж одоо биднийхээ бол одоо сайхан өрөөл хайр 80 замын өрөөл гэдэг шиг одоо тийм өрөөл одоо хайрлаач. А бид нар 8 харилцаа сайхан бүтээ тэгээд эргэжлээд таны одоо шав болж танаас одоо ном сонсож одоо гэгэрнэ гэж ингэж одоо өссөн байдаг. Тэрэнд нь бол бурхан багш бол тэр одоо бидний одоо хэд занснаар бол Даштондоо Дасцэв гэдэг хоёр номыг бол бурхан багш айлцсан гинэ гэж ийм одоо түүхтэй байдаг. За тэгээд тэр хоёр сургаалыг бол бурхан багш одоо айлдаад тэгээд тэр хоёр одоо худалдаачин яваад тэгээд өөрсдийнх нь одоо ажил үйлсэн сайхан бүтээ сүүлд нь одоо эргэж ирсэн гэсэн ийм одоо зүйл бол байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энэ сургаал нь одоо байдаг юм уу гэхдээ зэрэг бол жишээлх юм бол одоо их шиг одоо Доржтанд дүүхрээ монитор одоо тавихтай зэрэг бол орны одоо хүмүүс одоо тэр хинжир дээр гарч одоо уншлаг уншаад байдаг шүү дээ тийм ээ. Тэн дээр бол одоо Тайланд тийм билүү Бирмийн шиг санаж байна. Бирмийн одоо гэлэнгүүд гараад бол ном өөрийнхөө одоо уншлаг номыг уншсан. Тэрэнд нь бол одоо би тухайн үед бол одоо төвдөөс Монгол руу орчуулдаг орчуулагчаар одоо ажиллаж байсан. Тэр Бирмийн одоо ламрын тухай бол төвд орчуулагч нь одоо нэг тайлбараар одоо ярьж байгааг нь одоо сонссон чинь одоо Бирмийн одоо гэлэнгүүд бол Аштондоо гэдэг номыг одоо уншчлаа гэж ингэж одоо ярьж байсан. Их хөлөгнийхэн бол цөмөрөө ширнэн судраа одоо уншсан. Бага хөлөгнийхэн дунд бол ширнэн судр гэж одоо байхгүй. Тэгээд тэд нар гарч ирээд ямар уншлаг уншив гэсэн чинь Аштондоо ийг одоо уншлаа гэж ингэж одоо тэгэхээр тэр одоо бурхан багшийн сургаал ном бол одоо хүртэл байдаг юм байна. За тэр бол юу гэсэн үг вэ гэхээр даши гэдэг нь бол ер нь үлзий хотхыг одоо орших. Ер нь бол сайн сайхан тийм ерөөлийн одоо өгнүүд юм байна. Одоо би тийм одоо эрдэм олсон бол тэрний хүчээр одоо үлзий хөтэ сайхан зүйл оршиж эдгээр одоо хүмүүсийн ажил үйлс нь одоо бүтэж эрүүлэн сайн сайхан байх болтугай гэсэн тийм ерөөсөн маяг юм. Гэхдээ яг нь ер нь бол одоо гэх мэтийн ийм байдлаар бол тийм бурхан багш бол одоо ингээд одоо их баг хөлгөн нийтэд бол ийм сургаалуудыг бол ингээд айлтаад явж байсан байна тийм ээ. За тэгээд мөн одоо яах вэ гэхдээ зэрэг бол бид нар бурхан багшийг одоо 33 тэнгэрийн оронд ихийнхээ ачийг хариулахаар бол одоо тэнд очиж хайлан хийгээд бууж ирсэн гэдгийг бол их баг хөлгөний бүгдээрээ л одоо хүлээн зөвшөөрнө. Тэр 33 тэнгэрийн оронд бурхан багш ямар ном одоо айлтсан бэ гэхдээ зэрэг бол тэнд бас одоо олон номлолуудыг бол айлтсан байна. Жишээлх юм тэнд бол гүмэргийн одоо авшигыг хүртээсэн байна. Тэр бол бас нэг одоо бид нар бол гүмэргийг одоо тэр уншуулдаг шүү дээ тийм ээ. Тэгээд тэр гүмэрг одоо номыг бол тэнд одоо айлтуулж байсан байна. Одоо гүмэргийн одоо маан авшигыг одоо тавьж ингэж одоо муу нэгэн одоо тэр 33 тэнгэрийн одоо нэг тэнгэр бол өгөөд муу заяан төрөх тийм шинж тэмдэг одоо гарсан. Тэгээд тэрнээс одоо айгаад бол түүнийг одоо хурамс тэнгэртэй одоо 33 тэнгэрийн орны одоо тэр одоо хаан гэх юм одоо тэр хурамс тэнгэртэй одоо айлтгсан. Хурамс тэнгэр одоо бурхан багштай айлтгаад тэгээд бурхан багш ер нь бол өгөөд муу заяанаас заяанд унахаас одоо авардаг. Тэр одоо ансан жонжид буюу тэр муу заяаны одоо муу заяаг одоо ариусгагч одоо тантра гэсэн үг тийм ээ. Тийм одоо тэр гүмэргийн одоо номыг бол одоо айлтсан байх шиг.
За тэгээд мөн одоо тэнд бол Жансан Зэмүү Бүнжин гэдэг бид нар одоо их уншилдаг. Тэрийг бол мөн одоо бурхан багш 33 тэнгэрийн оронд одоо бас айлдсан. Яг хөхтэй зэрэг бол бас тэр үед тэнгэр болон одоо асуурын нарын хооронд одоо тийм дайн одоо ч юм уу тийм одоо юм болсон. Тэгээ тэр үед бол тэнгэрүүд бас нэлээд жоохон тийм одоо ялагдмаар ч юм шиг тийм зүйл одоо болсон. Тэгээд ер нь бол энэ одоо бусдын одоо энэ дайчин элдв янзын одоо юмнаас бол ер нь одоо хамгаалах тийм одоо ямар одоо арга чарга байна вэ гэдэг бурхан багшаас асуух бол бурхан багш одоо тэр Жансан Зэмүү Бүнжин гэдгийг одоо айлдсан тухай. Тэр одоо Жансан Зэмүү Бүнжгийн өмнөх тайлбар дээр нь бол ер нь одоо гараад байдаг шүү дээ тийм ээ. Гэхдээ зэрэг бол бид нар одоо яг ер нь бол бурхан багш бол өөрөө одоо гэгэрээд бусад амьтыг гэгэрүүлэхийн төлөө ном сургаалаа номсон. Бурхан багшийн хамгийн гол зорилго бол амьтныг одоо гэгэрүүлэх юм. За гэхдээ бол одоо тухайн үед бурхан багшийн одоо үед байсан хүмүүс ч бай, одоо ч бай ер нь бол яг гэгэрья гэж хүсэж байгаа хүн бол маш одоо цөөхөн байна. За гэгэрье гэж одоо яг бодохгүй байгаа ч гэсэн ер нь бол нэг энэ насандаа янз бүрийн одоо саад бэрхшээл гараад ирэхэд тэрнийг одоо арилгачих юмсан. За аль эсвэл одоо юу гэдгийг тийм ээ. Энэ насандаа одоо ажил үйлсэн сайхан одоо бүтээчих юмсан ч гэдэг юм уу. Тэгээд тэрэнд бол ямар нэгэн одоо арга чарга байна уу гэдгийг одоо илэрхийлдэг ийм одоо хүмүүс бол их байдаг шүү дээ тийм ээ. Хэрвээ тийм одоо хүмүүс бурхан багш одоо ингээд бараалхаад ингээд ямар нэгэн арга чарга одоо айлтахад бурхан багш тэрэнд одоо ер нь одоо хүн одоо гэгэрэх ёстой юм шүү тийм ээ. Одоо ингээд юу гэдгийг бяцлагаад одоо гэгэрээ гэж одоо хэлээд үннийг одоо бяцлах ч гэдэг юм уу тэгж хэлээд тэгээ зөвхөн ямар нэгэн одоо ямар ч одоо арга хийхгүй тийм одоо байх уу гэхдээ зэрэг бол одоо тэхийн бол бас их тийм одоо юу гэдгийг тийм бурхан багшийг хэтэрхий одоо тийм доогор үнэлсэн юм шиг л одоо болчихж байгаа тийм зүйл юм л да. Тэгээд олон янзын одоо түүх байдаг шүү дээ тийм бид нар одоо таажинг одоо мэднэ тийм ээ Девдад гэдэг одоо бурхан багш кинон дээр бол Девдад гэдэг одоо бурхан багштай өрсөлдөд одоо бурхан багшийн байнга одоо эсрэг явж идэг тэгээ бурхан багшийн одоо бас үеэл одоо ах нь одоо байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ тэр Девдадын одоо тухай бол нэг одоо түүх байдаг одоо бурхны одоо сургаал дотор байдаг. Тэгээ нэг удаа бол одоо энтгэхт тийм ээ гизний одоо өвчин гарсан. Тэр үед бол тэр одоо бурхан багшийн отч Зивка отч гэж яриад байгаа тийм. Бас л түүхэн хүн одоо тийм бурхан багшийн одоо намтарт бол байдаг. Тэр одоо Зивка отч бол гизний юм одоо өгч ирсэн гэж. Тэгээ тэр үед бол нөгөө юуны одоо юу гэдгийг Девдад бол гизний имийг бол тун хэтрүүлэн одоо уусан байна. Тэгээд тун хэтрүүлэн одоо уухт нь бол хэн Зевка отч бол уг нь сануулсан юм билээ. Та тун хэтрүүлж болохгүй шүү. Хэрвээ тун одоо хэтрүүлэх юм бол одоо юу гэдгийг тийм ээ тэр таны одоо хийсэн тийм буруу үйл та өөрийнхөө буруу үйлдээс болж одоо гаргасан тэр ардааг бол би засч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл бол Девдад бол тун хэтрүүлж уугаад тэгээд одоо тун одоо хэтэрснээс болж маш их одоо өвдсөн. Тэгээд өөрийнхөө одоо тэр өвчнийг одоо амьрлуул энэ тухайд бол Зевка очийг дуудаж ирээ чи намайг эмчлэх гэсэн. Тэгээд Зевка очиж хэлсэн байдаг л да. Би танд анханаас чинь сануулсан тун хэтрүүлж болохгүй. Гэтэл бол та миний үгэнд оруулаад тун одоо хэтрүүлсэн. Тийм учраас одоо энэ таны одоо өөрийн чинь буруу үйлдэлээс болсон одоо энэ одоо үйлдэлийг бол би одоо харж чадахгүй. Тэгвэл энийг хэн аргалах вэ гэхдээ тэр бол бурхан багшаа аргалнаа гэж ингэж хэлсэн. Тэгээд бол одоо хичнээн одоо Девдад бурхан багш дургу байсан ч гэсэн одоо юу гэдгийг тэр одоо өөрийнхөө одоо өвчний улмаас бурхан багшиг бол тэр бурхан багшиг залхаас аргагүй. Тэгээ бурхан багш заларч ирээд өөрийнх нь одоо гидсэн дээр нь бэлгэн дээр нь гараа тавьж байгаа. Тэгээ би өөрийн одоо ганц хүү одоо тэр араахуулаа болон өөртөөгөө үргэлж одоо дайсагнаж байдаг. Одоо энэ Девдад хоёрыг бол яг адилхан одоо хайрладаг, яг адилхан одоо асарч инэрдэг юм нь бол энэ одоо Девдадын гидс бол яг одоо зүгээр болох болтугай гэдэг ингээд хэвлий дээр нь одоо ингээд гараа тавиад ингээд тэр үгийг одоо өгүүлсэн чинь тэр одоо бурхан багшийн одоо сургаалын одоо үнний хүч тэгээ бурхан багшийн өөрийнх нь асрах нэгүүлсэнгүй сэтгэлийн одоо үннийх нь одоо ажил төдийн одоо хүчээр бол Девдадын одоо гидс бол тэр дараа зүгээр болсон. Тэгээд Девдад бол зүйлд нь юу гэж хэлсэн бэ гэхдээ тэр бол бурханд бол яг нь одоо надаас илүү бол нэг л эрдэм байгаа. Тэр нь одоо юу гэхдээ зэрэг бол отчийн тэр арга заслын тал дээр л бурхан бол надаас арай илүү юм аа. Бусдаар бол тэр одоо адилхан гэсэн юм лээ. Тийм одоо домог түүх байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас бол ийм хүү одоо тийм
юу гэдэг заслын зүйлүүд бол зөндөө одоо байдаг. За тэгээд бурхан багш бол олон одоо судар номондоо одоо айлдсан байдаг. Жишээлх юм бол бидний одоо энэ одоо уншиж байгаа цэнд сударч байдаг юм уу, жадам сударч байдаг юм уу? Жишээлх юм бол жадам судар дотор юу гэж одоо айлдсан байна уу гэхдээ зэрэг бол одоо энэ одоо ертөнцийг жишээлх юм бол одоо бид нар одоо энэ одоо дэлхийг олоон зүйлийн одоо их эрднээр одоо дүүргээд тэгээд юу гэдгийг тийм ээ олоон жилийн одоо турш өдөр болгон одоо бурханд одоо өргөснөөс жадам судрыг бол нэг удаа бичсний тус эрдмэн бол агуулх юм аа. Тийм ээ нэг удаа уншсны тус эрдмэн бол агуулх юм аа. Нэг удаа уншуулсны тус эрдмэн бол агуулх юм аа гэж ингэж одоо хэлсэн. Тэгээ яг хөө энэ бүгдийн одоо яг хөө нэг үрчлэн тэр одоо гаргалгааг нь одоо гаргаж ярина гэдэг бол хэцүүлтэй. Гэхдээ гол нь одоо яаж өгнө вэ гэхдээ зэрэг бол хамгийн одоо тийм хүчтэй юм одоо юу вэ гэхдээ зэрэг бол бурхан багшийн тэр маш олон одоо төрөлдөө магадгүй одоо тоошгүй олон галмын турш тэр амьтны тусыг тусад одоо хичээж бод сэтгэлийг одоо бясалгаж заримдаа одоо юу гэдгийг тийм ээ өөрийнхөө одоо биеийг хүртэл золиосож амь насаа хүртэл золиосож ингэж амьтны тусыг үлдээж бод сэтгэлийг хичээж аваад тэгээд эцэст нь одоо төгсгөг ирсэн тэрний одоо хүч байна. За төгсгөг ирнэ гэдэг маань хэний төлөө юм бэ? Амьтны тусын төлөө юм. Тэгээд амьтны тусыг яаж хийх юм бэ гэхдээ зэрэг сургаал номдлоороо хийн. Тэр одоо сургаал номдол нь одоо юу вэ нөхөтэй зэрэг бол бидний энэ одоо анжуурын одоо бүтүүд байна. Тэгэхээр энэ эдгээр сургаал номдлыг бол яг хуу номдол бол ингээд одоо бурхны тэр одоо ач жанлуу нэг эсэндээ одоо маш урт цаг хугацааны тэгээд одоо саад бэрхшээ олон саад бэрхшээ даван туулсан тийм одоо хүч хөдөлмөрийн одоо үр дүн юм аа гэж ингэж одоо ойлгож байна. Тэгэхээр энэ бол маш одоо хүчтэй утгыг нь ойлгоогүй төдийгөр бол одоо харагдахгүйгээр бол их хүчтэй зүйл юм аа. Тэгэхээр мэдээж гэгэрхийн тулд бол хүн утгыг нь ойлгож байж гэгэрхээс өөр арга байхгүй. Гэгэрэлд бол мэдээж одоо юу гэдгийг тийм ээ жадам судрыг одоо уншуулад өөрөө зүгээр одоо залбирч сууж байгаа утгыг нь ойлгохгүй зүгээр уншуулаад тэгээ гэгэрчнэ гэж бол байхгүй. Харин жадам судрыг утгыг нь ойлгосон ойлгоогүй сүсгтэй сэтгэлээр одоо сүжиглээд энэ дотор бол одоо үнэхээр одоо агуу юм гарч байгаа. Энэ бол одоо үнэхээр одоо мундаг сайхан сургаал юм аа гэж сүсгэлээд ингээд уншуулсан тохиолдолд бол тэр хүн утгыг нь ойлгоогүй байсан ч гэсэн буйныг бол агуу ихээр одоо баахан гарцаагүй юм аа гэж хэлж байна. Тэгвэл тэрэг бол хүн одоо юу гэдгийг тийм ээ өвчин зовлон элдв янзын юмнаас ямар хүн одоо илүү их одоо юу гэдгийг одоо түүнээс одоо ангид байх вэ түүнээс хол байх вэ гэхдээ тэрэг бол бурхан багшийн өөрийнх нь одоо сургаал үүлийн үрийн одоо онлоор бол яг хэрэгтэй зэрэг уян ихтэй хүн болоод мэдээж урт настай байна, өвчин багтай байна, элдв янзын өвчин одоо тусахгүй, гадна татны янз бүрийн одоо бартц цаад одоо юу гэдгийг тийм юмд ч гэсэн автахгүй ийм одоо байх. Гэхдээ зэрэг бол одоо буян хураахын тулд яах вэ гэхээр зэрэг энэ одоо бурхны сургаал номлуудыг одоо уншуулах, бичүүлэх одоо ингэх юм бол одоо их буян хураана гэж ингээд байлцсан. Эмээ жишээлх юм бол жадам судар дотроо юу гэж байна вэ гэхээр зэрэг бол 7 зүйлийн их эрднээр маш одоо том бүр 3000 ертөнцийн зэрэг гэсэн байгаа шүү тийм ээ. Би тэрийг нь зүгээр одоо бас л хүмүүст одоо ойлгуулахын ихээр бол жижигрүүлээд ярьж байна тийм ээ. Одоо жишээлхээр манай дэлхийг одоо ингээд одоо энэ дэлхийг бол одоо 7 зүйлийг одоо их эрднээр бүтэн дүүргэж байгаад тэгээд одоо юу гэдгийг бүтэн одоо 7 жилийн турш ч юм уу одоо бурханд ингээд өргөөд байх юм бол эд таваарыг одоо хувьд бол тэр чинь одоо маш их тэгээд одоо маш их одоо өргөл болж байгаа. Тэр төдийгөр бол буян хураах үгэл мэдээж маш их одоо хурааж таарна. Гэтэл бол тэрнээс энэ одоо сургаал номлолын бол нэгэн удаа сонссон сүсэг сэтгэлээр одоо сонссон тийм ээ уншуулсан тэр төдийгөр бол буян их одоо хураана гэж одоо айтсан байна. Тэгээд содом жанжийн мийн самбаа намжаанд үг гэж байгаа. Буянтай хүмүүсийн одоо санаа болон одоо ажил үйлсэн ч гэсэн одоо бүтэмжтэй байдаг гэж одоо үздэг. Гэхдээ зэрэг бол тэр одоо тийм их одоо агуу их буян юм чинь тэрийг одоо хураасан хүн бол элдв янзын одоо юу гэдэг ариг ирсэн одоо нөлөө өгөлт бол авахгүй. Ингээд тэр хүн одоо сайн сайхан одоо явах нэ гэдэг нь бол гарцаагүй юм аа гэж ингэж одоо ойлгож байгаа. Тэгээд бол яг хөө ер нь бол одоо янз бүрийн одоо дасал ном тэгээд одоо балин гаргах юм дөндөл байдаг шүү дээ тийм ээ. Тэгтээ зэрэг бол энэ одоо бурхны одоо шашинд бол тийм одоо элдв янзын хүлээн зөвшөөрөхгүй гэж зарим хүмүүс нэг талаас нь ярьдаг. Энэ бол зөвхөн өрөөсгөл гэж ингэж одоо би ойлгож байгаа.
Яагаад гэвэл бурхны шашин гэдэг чинь бол шашин юм аа. Тэгээ шашин гэдгийг бол юугаар нь тодорхойлох вэ гэхээр зэрэг бол хойд урд насыг одоо ярьж байна тийм. Бурхан багшд өөрөө одоо урд төрөлтөө тийм одоо бодцоо байсан ингэж одоо ярьж байна тийм ээ. Тэгээ хойд төрөлтөө одоо тэг нь ингэж идэх юм уу тийм ээ. Хэн нэгэн хүн одоо урд төрөлтөө тийм хүн байсан одоо энэ төрөлтөө тийм болчлоо. Тэгээд энэ хүн одоо орчлонгоос бүрэн одоо гэгэрнэ гэдэг ийм зүйлийг бол ярьж байгаа. Энэ бол одоо тэгэхээр хойд урд насыг бол хүлээн зөвшөөрөх юм тийм ээ. За тэгээд дээрэс нь бурхны одоо шашинд бол тэнгэр хүн там бэрдийг бол одоо хүлээн зөвшөөрнө. Бурхан багш там одоо байдаг муу даяа уран муу даяа гэж байна. Хүн одоо нүгэл хилэнцэх юм бол муу даяа дуунна гэдэг тухай айлдсан шүү дээ тийм ээ. Тийм учраас муу даяаны амьд гэж бол байгаа. Тэнгэрийн амьд гэж байгаа. Бурхан багш ч өөрөө төгс баясгалан тэнгэрийн оронд байж байгаа. Тэгээд тэндээсээ наашаага замбуу төвд ихийн одоо хэвлийд бол оршсон. За 30 тэр төгс баясгалан тэнгэрийн оронд нь бол майдэр бодисод ба орлоод үлдсэн. Майдэр бодисод бол дараагийн 5 дугаар бурхан бол заларна. Энэ галувт бол сайн галав юм. Энд мянган бурхан заларна гэдэг. Энийг бол бурхны одоо бүхэн сургаалууд одоо хүлээн зөвшөөрнө шүү дээ. Тэр пайди хэл дээр байгаа ч бай, санскрит хэл дээр байгаа ч бай, өмнөдийн одоо Азийн одоо орны одоо өмнөдийн буддизм ч бай, тийм ээ зүүн Азийн ч бай, хойд одоо Азийн ч бай ерөөсөө бүгдээрээ л одоо энийг чи хүлээн зөвшөөрнө. Тийм учраас бурхны шашинд бол тэнгэр гэж байгаа, асууры гэж байгаа, адгуус амтан бол бидний нүдэнд байна тийм ээ. Тэрнээс гадна одоо лус савдаг тийм ээ там бэрд бүгд л байна. За тийм учраас бол маш олон тийм одоо ад зэтгэр хүний нүдэнд одоо харагдахгүй ч гэсэн янз бүрийн одоо амьтад байна гэж одоо номлодог тийм ээ. За тэгээд тэдгээр бол хүнд одоо янз бүрээр одоо хорлож байдаг. За түүнийг одоо яаж одоо аврахын тэрнээс одоо аврах ямар зүйл байна итэр гэдэг дээр бол бурхан багш айлцсан сургаалууд зөндөө байдаг. Тийм ээ. Жишээлх юм бид нар одоо монголчуудынхаа сайн мэдих одоо номнуудын тухайд ярил л да тийм ээ. Цагаан шихүрт гэж байдаг. Цагаан шихүртийн дотор бол одоо юу гэдгийг тийм ээ. Таяын дондон, ламаа инжийн дондон тэгээд одоо сайсуу шаас аваад, сайсуу сэлс аваад, сайсуу таг тунаадан гэл одоо зөндөө байна шүү дээ тийм ээ. Тэн дээр чинь одоо ингээл одоо юу гэдгийг маханд дурладаг одоо цусанд дурладаг чөмгөнд дурлагч тэгээд бүр нус цэрэнд одоо дурлагч янз бүрийн тийм хүмүүс бусын одоо элдв янзын аз сэтгэрүүд одоо байна. Тийм ээ. Эдгээр бол одоо хүний нүдэнд одоо харагдахгүй учраас бол хүн тэрнээс одоо зайлаад бутаад ч юм уу ингээд одоо явчих одоо боломжгүй. Тийм учраас тэрнээс нь тэдгэрийн одоо юу гэдэг хүнд хорлоос нэгд л бурхан багш хамаг амтны сайн сайхны төлөө одоо амтэн бүгдийг л одоо зовлонгүй байлгахын төлөө тийм нэгүсэнгүү сэтгэлээрээ сургаал номлоо айлж байгаа учраас тэрнээс нь одоо аврах ийм одоо аврал одоо номыг одоо айлцсан нь бол цагаан шихүрт байж байна. Тийм учраас цагаан шихүртийн одоо тариныг унших, цагаан шихүртийг одоо уншуулах, цагаан шихүртийн үдээс янз бүрийн одоо засал хийхтэй зэрэг бол элдв янзын адын одоо өвчин байсан бол тэр нь одоо арилдаг гэж. Тийм ээ. Тэгэхээр бурхны одоо шашны одоо ангаах ухаан юуны бурхны шашин бурхан багш бол мандын одоо номыг айлдсан тийм ээ. Алтан гэрээ судар дотор энэ төр бол тэр одоо ангаах ухааны сургаал энэ төр бол байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас бол одоо уламжлалт ангаах ухаанд бол өвчнийг бол юу гэж авч үздэг вэ гэхээр бүх өвчин бол ер нь бол хязгааргүй одоо юм тэгтээ түүнийг тоомлон хураах юм бол 404 өвчин байна. Тэрний бол нэг эхний одоо 100-100-гээр нэгэ 4 хуваана. Эхний 3 нь бол хий шар бадганы одоо өвчин юм. 3 сүүлийн одоо 4 дахь 101 одоо өвчин болохоор аз сэтгэрийн одоо өвчин байдаг. Тэгээ энэ бол ямар нэгэн одоо эм тан гарууд идэхэд хэрэгтэй. Тийм учраас түүнийг бол яах вэ гэхээр зэрэг засал гүрмээр бол идэгнэ гэж ингэж одоо үздэг. Тийм учраас тэр аз сэтгэрээс одоо болж одоо өвдсөн тийм одоо өвчнийг бол тэр одоо цагаан шихүрт тэргүүтийн ийм одоо зүйлүүдээр бол гардаг гэдэг ийм одоо юмуд бол байж шүү дээ тийм ээ. Тийм учраас бол одоо бурхны одоо сургаал номлолд бол энэ засал гүрм гэдэг бол ийм одоо дэлгэрэн юу гэдгийг одоо бурхан багшууд яахын аргагүй нэг бол одоо айлдсан юм аа тийм ээ. Амтныг гэгэрүүлэхээс гадна энэ насанд одоо амтан одоо өвдөө зовоод байна. Зарим нь болохоор тэр янз бүрийн одоо элдв янзын хүн бусын юмд хорлогдоод хөнөөгдөө зовоод байна. Тэгээд зарим нь одоо юу гэдгийг тийм ээ ажил үйлс нь одоо бүтэхгүй ингээд одоо зовоод байна тийм ээ. Энэ бүгдд нь бол одоо нэмэрт тус болох тийм юмнуудыг бол тэр ингээд амссан. Гэхдээ мэдээж засал гэдэг бол тухайн одоо зүйл одоо хэдийгээр гадна талаас нь заслаач гэсэн дотоод талдаа хүн өөрөө одоо буян гүйч байдаг юм уу? Ямар нэгэн одоо барилгагүйч байдаг юм уу? Тийм одоо байх юм бол бас засаглахад хэрэгтэй нь бол ойлгомжтой шүү дээ. Тийм учраас бол ийм одоо зүйлүүд
одоо байгаамаа гэж ингэж одоо үзэж байгаа юм тий. Засал номын одоо их сурвалж гэдэг. Тэгээ ер нь бол ингээд ярих юм бол бүх одоо судар номнууд бидний одоо уншдаг одоо бурхан багшийн тэр одоо ганжуурт байгаа тэдгээр одоо ном судрууд бурхан багшийн өөрийнх нь одоо айлтсан ном судрууд бол бүгдээрээ л тийм одоо тухайн одоо сургаалуудыг бурхан багш хаана айлтсан, хэнд айлтсан, ямар зорилгоор айлтсан тэр юмнууд нь бүгдээрээ тэр удирдгал хэсэг дээр нь бүгдээр байж байгаа. За тэгээд бурхан багш маш олон одоо тогтоол таринуудыг одоо айлтсан. Тэр тогтоол таринууд нь одоо ийм одоо учиртай. Тэгээд энэ нь бол ийм юмд сайн гэж. За яг хуу заримдаа номыг нөгөө тийм юмд сайн, ийм юмд сайн гэдээ хуваарлцахаар хүмүүс ингээд гайхаад байдаг л та тийм. Тэр нь бол зарим яг тэгж одоо нэг тийм одоо юу гэдгийг яг тийм юмд сайн, ийм юмд сайн гэсэн тийм юм бол яг байхгүй л дээ. Жишээлх юм бол жадам судар зөвхөн тийм юмд сайн бус гэсэн юм бол байхгүй. Мэдээж жадамбыг уншуулах нь бол ямар тус эрдэнэтэй тухай дөрөв бид нар одоо ярьсан. Гэхдээ зэрэг бол тэр хэмжээгээр бол бүхий л юмд бол одоо тэр буйныг хураахаар буянтай хүн бол хүний буян гэдэг бол хүний бүхий л юмд одоо хэрэгтэй учраас бол тэрэндээ бол тустай байж болно. Гэтэл зарим нэгэн одоо зүйлүүд бол зарим нэгэн юмд илүү тустай байх юм тохиолдол байдаг. Жишээлх юм бол яг хөөхтэй тэр мандын одоо тарин энэ бол өвчнөд илүү тустай байж болно. Яагаад хөөхтэй тэр бол манд бурхан өөрөө одоо тэр бурхан болох гээд гэгэрх гээд ингээд явж байхдаа бодисатын замаар бол ингээд явж байсан байж таараа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бодисатва нар бол бас одоо янз байдаг гэж. За зарим нь бол яг хөөхтэй зэрэг бол одоо олон янзын зовлон байна. Тэрэн дундаас заримыг илүү одоо үзээд явж байгаа. Тийм одоо зүйл. Жишээлх юм бол яг үгдгээ одоо манд бурхан бол юуг одоо голчлон одоо чухалчсан байна хөөхтэй зэрэг бол тэр олон янзын одоо амьтны зовлонгуудын дотроос өвчнийг одоо илүү одоо айлгая гэж. Энэ одоо өвчин гэдэг юмар бол амьтад одоо илүү их зовоод байна. Тийм учраас тэр өвчнийг одоо айлгах юмсан гэсэн тийм одоо ерөөл зорилго барилдлага нь бол илүү байсан байж та. Тэгвэл зэрэг бол тэрнийх нь одоо хүчиндээ одоо тэр ерөөл тавьсан тэр ерөөлийнх нь хүчээр бол манлын тарныг унших юм бол одоо юу гэдэг өвчин зовлон илүү одоо тустай байдаг юм. За аюуш бурхны одоо тарин байна тийм ээ. Бид нар одоо цэндийн тарин гэж одоо. Тэгэхээр аюуш бурхан бол одоо бодисатва байхдаа бол юуг одоо илүү чухалчилсан байх гэдэг дээр бол цаг усын үхэл гэж бас хэцүү юм байна. За тэрийг нь одоо илүү ихээр бол цаг усын үхлийг нь арилгахын төлөө бол илүү ихээр одоо хичээсэн. Тэр талаар илүү их одоо ерөөл тавьж исэн. Ийм одоо байх. Гэхдээ зэрэг бол тэр барилдлагаараа тэр ерөөлийнхэн хүчээр бол аюушийн тарин бол одоо юу гэдэг насны бастыг арилгахтаа илүү их одоо тус эрдэнэтэй ч байдаг. Их мэтийн. За жишээлх юм бол очирваа нэтэр бол яг хөөхтэй зэрэг бол одоо ад сэтгэрийн одоо хорлол хөнөөлөөс одоо хүмүүс амьтдыг одоо аврахын төлөө байдаг учраас очирвааны тарныг одоо өгүүлэх юм бол адын хорлол энтерт одоо сайн байдаг ч байдаг юм. Тийм ээ. Янз бүрийн одоо ном дотор жишээлх юм бол одоо зарим одоо ламын шоо тэргүүтэн мэрэг төлгийн тэр үрийнх нь одоо номлол дотор бол олцоо одоо ад сэтгэрээр одоо хөнөөгдсөн энэ төр бол очирвааныг одоо дахиулах тэр тим юмнууд бол уусан одоо хагд байдаг шүү дээ тийм ээ. Тийм юм. Зүгээр одоо яг хөөхтэй зэрэг бол тухайн одоо хүнд за тэгээд ямар хүн одоо ямар ном сургаад илүү барилдахтай байна вэ гэдэг ийм юм бол бас харагдана. Жишээлх юм бол зарим хүн бол алтан гэрээ судартай илүү барилдахтай байж болно. За зарим нь болохоор зэрэг бол жадам судартай ч байдаг юм уу. Зарим нь болохоор зэрэг бол одоо тэр одоо тарав чимбэж байдаг юм уу, дорж чадвартай ч байдаг юм уу тий. Яагаад тэгж байгаа юм бэ гэхдээ зэрэг бол бид нар одоо бурхны шашинтай одоо учир нь уулзнаа гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр урд насндаа одоо бурхан багшийг тэр бодисатва байхдаа одоо юу гэдгийг тийм ээ. Янз бүрийн одоо тэр ямар нэг юмыг бясалгаж байхад нь бид нар тэр үед нь ингэж одоо холбогдож тэгээд одоо бурхан багштай аль нэгэн байдлаар одоо учирсан тийм байж бол. За тэр үед нь жадам судрыг одоо бурхан багш бясалгаж байхад жадамбын одоо утгыг жадам сударт гарч байгаа тэр утгыг бурхан багш одоо бясалгаж байх тэр үед нь бид нар одоо юу гэдэг өглөг өгсөн ч байдаг юм уу тэр бясалгалынх нь ямар нэгэн одоо нөхцөл болцоог нь бүрдүүлж өгсөн ч байдаг юм уу. Тиймэрхүү байдлаар одоо холбоотой болвол тэр жадам судрыг нь одоо уншсан төдийгөр тэр нь бидэнд одоо ингэж шууд нөлөөлөх тийм одоо боломжтой. Алтан гэрээ судрын одоо утга учирыг бурхан багшийг одоо бясалгаад явж байхад ялангуяа тэр алтан гэрээ судар дээр гарч байгаа одоо их одоо чин зөрөгт гэдэг тэр бодисатва байх үед нь
ямар нэгэн байдлаар одоо холбогдож байсан ч байдаг юм уу. Тийм байх юм бол тэр алтан гэрэл судрыг нь одоо уншуулсан төдийгөр бол одоо тус болох тийм одоо магадaltaй тийм ээ. Жишээлх юм бол Мелбогдын намтар дээр бол Мелбогд эхлээд бол нэг оронд нь цагаа гэж багш нар очдог шүү дээ тийм ээ. Тэгээ тэр багш нь бол маш гүн гүнзгий өвдөлттэй гэдэг гэвч Мелбогд тэрийг нь одоо бясалгаад бол юу ч ямар ч эрдэмт төрдөггүй. Тэгээ нөгөө багш нь маргааш нэрээ за чи битэр бол ерөөс урд насны барилга одоо байхгүй юм байна. Чиний одоо урд насны барилгатай одоо багш чинь бол одоо төрөлхүйтний дээд буун хөрвүүлэгч одоо Марвал ам гэдэг хүн тэр юм байна гэж хэлэхэд бол Марвал амын нэрийг сонссон төдийгөр бол Мелбогдод бол онцгой тийм одоо мэдрэмж төрж бараг тухайн үед бол ер нь сэтгэл дотор нь бараг нэгэн хэсэг бол бараг ийм одоо тийм ээ маш одоо сонин тийм одоо мэдрэмж төрж исэн гэж. Гэх мэтийн тийм одоо юу гэдгийг тийм ээ урд насны одоо барилга энэ төр байна. Жишээлх юм бол би одоо урд насндаа юу гэдэг алтан гэрэл судрыг их одоо уншуулж хэвлүүлж ч юм уу одоо их шүтэж байсан болов энэ насанд одоо ингээд алтан гэрэл судрыг бол уншсан төдийгөр надад тус эрдэм нь одоо ирэх байдаг ч юм уу. Гэх мэтийн тийм юмнууд байгаа учраас тэрийг нь бол ганцхан яах вэ гэхээр тэр дээд слам нар одоо нэг илт мэдлэлтэй онштой гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм одоо онштой яг өөрийн одоо яг жинхэнэ одоо самадын оншийг олчаагүй ч гэсэн тэр хүн одоо юу гэдгийг тэр хам сахиус энтертэйгээ одоо яг бяцлал бүтээлийн хийгээд холбогдсон. Тэгээд тэр одоо шоомоогоо хаяад ч юм уу тэргээрээ дамжуулаад тэр одоо ямиг одоо бас одоо сахиус энтерээр дамжуулаад ямиг мэдэрчдэг. Тийм одоо хүмүүс бол тэр барилгыг хэлээ та ийм ном уншвал ингэдэг энтерхтэй зэрэг бол тэрнийх нь одоо яг тэр номыг одоо уншуулахаар зэрэг бол яг одоо тухайн одоо өвчнөд яг таарсан имийн өгсөн мэт бол ийм одоо болох. Тийм бас одоо юу гэдэг одоо учир шалтгаан барилдлага бол байгаа гэж ингэж одоо үзэж байна. А түүнээс мань мэд шиг одоо хүмүүс бол хинд одоо яг ямар ном харах уу яах вэ гэдгийг нь бол мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас бол ерөнхийд нь одоо техник ингээл урдийн одоо дээдс номнор нэг тийм одоо ном уншиж байсан. Тийм учраас энийг одоо тийм юмд уншичвал одоо зүгээр байхаа гэсэн ийм зарчмаар л одоо явж байгаа. Тийм л юм. Түүнээс одоо юу гэдгийг тийм ээ засал номонд бол бурхны номыг одоо уншилснаар бурхны номыг одоо гэгэрүүлэхээс шал одоо өөр тийш нь аваа явж байгаа бол зүйл бол биш. Гэгээр нэг гэдэг нь хүн өөрөө бяцлагж ойлгож ухаарч түүнийг бяцлагж байж л одоо гэгээр нь. Гэхдээ түүнийг бол хажуунаас нь тэр номыг одоо ингээд уншуулснаар бол хураасан одоо буян тэр номын одоо хүч гэдэг бол яахын аргагүй байна. Тийм ээ саяын тэр одоо бүхэл одоо шашны урсгалд баг хөлгийн одоо номон дотор ч гэсэн одоо тэр номыг одоо ийм хүчтэй ийм л гэсэн тийм бол гараад байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр нь бол өөрийнхөө одоо үр дүнгээрээ бол зөндөө одоо батлагдж байсан байж та. Тийм ээ. Жишээлх юм бол саяхан одоо Японы болон одоо Оросын эрдэмтэд бол усны одоо молекулын бүтцээр болон судалгаа явуулаад тийм одоо нэг юу гарсан шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр нь бол ус руу одоо ийм одоо сайн үгийг одоо хэлэхдээ зэрэг бол усны одоо молекул бол шууд одоо хуурч байна гэж. Жишээлх юм бол тэр одоо молекул нь ингээд ийм хэн одоо бүтцэн хэлбэр нь одоо ингээд маш тийм одоо муу хэлбэртэй байсан болов энд одоо хайрч гэдэг юм уу тийм ээ цагаан лямхаа гэдэг одоо содрог бол энэ одоо Япон солонгос энэ маш их дэлгэрсэн учраас тэр цагаан лямхаа ажил одоо нэгүүлсэнгүй сэтгэлж гэдэг юм уу тийм ээ тэгээд тэрнийг одоо бурхны дүрсийг одоо дээр нь тусгах ч юм уу тийм одоо байдалд бол нөгөө усны молекул бол шууд одоо хувираад тэгээд бараг одоо аршаан усны одоо бүтц ямар байдгүй бараг тэрний хэмжээнд одоо очиж байна гэж. Ингэж бол одоо баталсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд бол одоо устай одоо ярих хэрэгтэй, усанд ингээ сайн юмыг одоо хэлэх хэрэгтэй энэ төр гэж байна. Гэхдээ зэрэг бол амьгүй одоо тийм одоо зүгээр нэг ус хүртэл одоо тэр сайн үгийг одоо хэлэх үгэнд бол өөрт нь одоо одооныхоор яг сайн энерги байна гэж ойлгож байна л да тийм ээ. Сайн энергитэй тэр үгийг одоо ингээ хэлэхэд ямар ч амьгүй усны одоо тэр молекулын бүтэц хэлбэр хүртэл одоо ингээ өөрчлөлтөд тэрэнд одоо нөлөөлж ингэж одоо болж байгаа юм чинь тийм ээ. Одоо хүний чихэнд бол тэр одоо сайн үгнүүдийг тэр бурхан багш ямар сайхан сэтлэр амьтны тусын төлөө тэр номыг одоо айлдсан. Тэр ном нь өөрөө бол ямар их гүн гүнзгий утга агуулмжтай гэлээ жадам судар энэ гэхэд бол ширнэн энэ гэхэд бол тийм ээ. Тэгэхэд тэрийг бол одоо юу гэдгийг сонссон төдийгөр ямар ч нөлөөгүй гэж ингэж одоо хэлэх нь бол бас одоо юу гэдэг бурхан шашинтай хүнд бол бурханы номонд бол одоо юу гэдэг одоо гүжирдсэн нэгэсэндээ хитрхи үүсгэсэн л болж таа. Тэгэхээр энэ тухай бол олон янзын юм байдаг. Дандар Харамбын өөрийнх нь одоо авралыг итгэлийг одуулахын хөтөлбөр гэж одоо ном байдаг. Тэгээ тэрэн дээр бол юу гэж одоо Дандар Харамб одоо айлцсан байдгүй хөтэ тэр жишээ авсан байдаг. Дөрвөн одоо итгэлийг бол
одоо ингээд үг төдий хэлсэн ч гэсэн маш их одоо тустай юм байна гэж. Ялангуяа тэр нөгөө нэг одоо хүмүүн бусын одоо тийм янз бүрийн одоо хорлол гэж яриалгаа юм л да тийм ээ. Тэрнийг одоо бид нар бол бүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй шүү дээ тийм ээ. Одоо бурхан багш канонаар ч гэсэн одоо гарч байгаа шүү дээ тийм ээ. Бурхан багш яг бод модны дор одоо гэгэрх гэсэн чинь ямар олон юм одоо гарч ирдэг үлээ тийм ээ. Эхлээд баахан хүүхнүүд гарч ирээд эргэж тойроод бүжиглээд янз бүр болоод бурхан багшийг одоо сатааруулах гал. За тэгээд дараа нь болохоор зэрэг бол одоо нэг одоо том одоо аимшигтай одоо амтэн ирээл тэгэл одоо бурхан багшийг одоо бас хах гал. Тэгээд эргэн тойронд маш олон цэргүүд ирээд талдаас нь одоо сум янз бүрийн сум харваад ингээл яг хөө тэрийг бол зарим хүмүүс бол бурхан багшийн өөрийнх нь одоо тэр сэтгэлийн одоо тийм үзэгдэл гэж ингэж хэлдэг. Гэхдээ яг үүндээ тэр чинь бурхан багшийн 12 зохионгон одоо дотор бол юу гэж гарсан байдаг вэ гэхдээ тэр бол Чулмсын аймгийг дарсан гэдэг зохионгон. Бурхан багш одоо 14-ний одоо шөнө бол Чулмсын аймгийг дараад 15-ны одоо өглөө үүрээр одоо гэрсэн гэдгийг бол бурханы одоо шашны бүх урсуудууд бол энийг бол бүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд бол Чулмсын аймгийг дарсан бурханы шашинд бол 4 шулмс гэж ярьдаг. За тэр